болоод гэр бүл болоод ингээ явжсэн чинь гинт гэр бүл салсан. Яг би чинь ингээл нэг аялал гээл скаут гэл гэртээ баг байдаггүй. Ер нь л гадуур ингээл олон нийтийн ажил ихтэй тэгэл наашаа цаашаа явж. Нэг удаа нэг хөдөө явчихад ч л өрөөд ирсэн чинь гэрт хүн байхгүй. Хоосон гэр намайг хөгжижсэн тэгэл. Тэгэл явцсан. Тэгээ явцсан. Ярьсан чинь тэгээ зүгээр айгүй тэнэг хариу өгөөд ингээд би явцсан шүү. Тэгэл яг тэр үед чи ирүүн гэдэг нөгөө ноён нур хугшаад явах. Угааж шат. Нэгс хоосон гэр. Хоосон гэртээ тэгэл бараг сар шаасан. Тэгэл тэрний дараагаар тэг ингээд хүн чи бот юм л шүү дээ. Заас ямар. Ухаж байгаа шүү дээ. Босыг л. Тэгэл босоод бизнесээ босгоол буцаагаал ингээл аваад явдаг. Тэгээ тийм юм уналтын зэгүүд биш дээ. Тэгэл яг ингээд боддог байхгүй. Одоо жишээ ингээл эмэгтэйчүүд ингэдэг. Манайд ингээл гэр бүл салт их байна гэж ярьдаг шүү дээ. Эр хүн чинь нөгөө нэг ингээ байглаасаа ингээд өгдөл байхгүй шүү дээ. Одоо жишээл чи битэр жишээл аав ээж маань те за ингээ аваа яваарай гэж бизнес өгөөгүй шүү дээ. Тийм үү? Тийм. Яг ингээд хүн чинь ингээд уучраа болох гэх ингэж явж хагаад уучраа болоод яа ингээ босох гээд ингэж явах үед эмэгтэй хүний ноён нуруу тэрнээс өмнө хугарчдаг. Энэ бүтэхгүй мэн энэ визда энэ бүтэхгүй мэн амьдралаа бодох мэн гэж салчдаг. Эр хүн чинь ингээд ингэж явж хагаад ингэж уучраа болоод мөнгөндөө хүртэх байхгүй. Мөнгөндөө хүрэхээс өмнө салчаад шүү дээ. Мөнгөндөө хүрэхээс өмнө айлхээ салчаад байна. Ходог ухчаад л ус гарахаас өмнө тийм шүү дээ. Бидэрт юу ч байхгүй шүү дээ. дахиад жоо ухчул. Манус ингээд одоо юу гэдгийг оргүй хоосон дээр ингээд амьдрал босгож байгаа шүү дээ. Тэг босгохоос өмнө сал авчдаг. Харамсалтай. Тэр травмаас хэр удаж гарсан бэ? Их утсан. Одоо би ингээ харсан чинь зүгээр Facebook ингээ сануулад идэв штэ. Тий. Би ямарч гэсэн 3-4 жил ингээд травматай явсан л байгаа байхгүй. Их хүнд цохилт бол гэсэн шүү. Мэдээж тэг штэ. Одоо ч ярихад зүрх тусч штэ одоо хайжгагийн. Тийм штэ. Тий? Гүй яг тэгэл эр хүн инээтрээ гэл өөлдгөө. Гэтэ яг үнэндээ жойлно штэ. Ойлно. Би яач тэрийг ингээд босхын төлөө ингээл илт бусан юм ил. Манай цэцлэгийн ажиллаж хэцүү штэ. Том төсөл орж ирвэл окей, том мөнгө ороод ирнэ. Тэгээд төслийн хооронд юу ч байхгүй. Тэгэл би чи нөгөө машин унаал халтууранд яваал. Хэрэндээ л мөнгө салахгүй ингээл мөнгө ингээд зохицуулах гал ингээд яваад. Тэгж чад хүн чинь ингээд уучраа болдог байхгүй. Эр хүн чинь те. Гинт одоо жишээл галхуу бол жишээл энд ингээд гинт төсрөө гараад ирэх байхгүй. Тий, үнэ. Салгалж байгаа л тэгэл гэстэй мэн гэл. Тийм үстэй. Үнэ шүү дээ. Яг энэ хооронд ноён нуруу халтахгүй болох хэвээр. Би чи ингээд нөгөө радиогоор ярихлаа чи ингээд хүмүүс амар төрөлдүүл дэддэг байхгүй. Гэр бүлтэй чимшиг, гэр бүлгүй чимшиг. Тэ? Нэг бол ингээ ханжгаа баах хүүхдтэй чимшиг. Тэгсэн мөртлөө аль нь ч натаа зүг амьддаг юм шиг. Яг хөө тэгэл хүний амьдрал зэвүүн штэ. Үзээлэдэг. Болгон бүтэн гээл явж байгаа л болтгоо юм зөндөөл байна. Гэтэ нэг зүйлийг би айгүй бардам хэлдэг. Би аавынхаа үргийг бол гүйцэтгсэн. Бүх хүүхдүүдтэй би хүн ямар үүрэгтэй байх ёстой тэрийг хайсан.
бүгдийн дэд боловсролтой болгосон, амьдралд нь хүргэсэн. Одоо дэд боловсролд хүрэх болоогүй насны хүүхдүүдийн асуудлыг би шийдээл явж байгаа. Ийм л аав. Чи бас их залтай баг юм аа. Яава. Хамаг юм яриулчлаа шүү дээ. Өөл өөж мөөлүүлээд.